Эрхэм монголчуудаа, ард иргэдээ, ахмад настан буурлуудаа та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Шинэ оны эхэнд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа дэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар улсын хурлаас иргэдийн дэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаараа Монголын төрөөс ахмад настангуудаа барьж буй сар шинийн бэлэг юм а. Монголын төр нэг удаагийн үйлдэлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармаа ажиллаж байна. Цаашдаа дэтгэврийн доод хэмжээг 500 мянга хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учраас нарийн тооцоо судалгаа, төсвийн тодтогдол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм а. Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь Монголын өв уламжлал, ёс заншил өгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн. Сар шинийн баярын өмнөхөн дэлхийд даяар эрчимтэй дарахж буй ditэмт вирусын халдвар, цар дархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны хотол төгсөн төмөр хулган жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж болцсошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүй хүрсэн. Учир нь энэ вирусын халдварт өвчин вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүн дээр тусах нь олонтой тохиож байна. Уламжлалт цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүлэнг амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ. Монголчуудаа та бүхэндээ хандан настан буурлуудаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэрийг ашиглан амар мэндэ мэдтэлсэн золголт хийхийг мөн уриалж байна. Биеэрээ уулзаж золох нь ихээхэн эрсдлийг дагуулах учраас энэ өвчний дархалтыг буурах хүртэл дэвчин өнгөрөөх нь ахмад настангууд маань тустай юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулгаас үзэхэд шинэ ditэмт вирусын дархалт нь мэрэгчлэнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна. Вирусын өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд туршид цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн алдаа болж халдвар дарах өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид эрдэмтэд мөн анхааруулж байгааг бид үл тоож хэрэгж болохгүй. Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэрэгчлэлтэнгүүдийн зөвлснөөр гараа тогтмол угаах, амны хаалтыг байнга зүүх биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусын дэгдэлт, дархалт, намжих хүртэл өвчнийг хяналтанд бүрэн оруулах цаг эртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газараар хэсүүчлэхээс хүмбэр зайлсхийж, хэсэг хугацаанд дэвчих, хамтдаа эрсдлийг даван туулах цаг тулж иржээ. Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах, дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахар шамдан ажиллаж байна. Ард иргэдээ, монголчуудаа, настан буурлуудаа нийтийг амарсан өвчин зовлон дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх хамгаалах үүднээс уламжлалт цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүйгээр дэвчин өнгөрөөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Мөн уриалж байна. Эрүүл явхад бид олон цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцөлийг хамтын хүчин чармаалтаар даван гарч инх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай. Анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул инх тунх аж төрөх болтугай.